Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлаган дээр Сүгатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн янцмучид радиогийн 2 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар 4 зүгийн шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатарт 18 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 5-ны Пүрэв гарагийн 4 зүгийн шууган нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлж байна. За дахин орой минь түргээ. За орой минь дахин өргөе. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамгийн гүн бохирдлыг чарилган Омо. За мөн мандах их сургууль хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр чи миний мэдэгээр эхэлнэ тийм ээ. За шуугуулахад бэлэн үү? Шуугуулаад үгүй. Билээ. За. За манайхаа ороод ирээрээ. Ядраад энэ. За энэ гэдэг за ер нь ертөнцийн тийм үү? Ихэвчлэн нэг юм сөрөг ч юм уу хэцүүхэн агуулгатай мэдээ ер нь их түлхүү явах юм аа. Ой одоо яг л тийм болчиход байна. Харин тийм. 100 мэдээнээс 80 сөрөг. Тийм. Тэгэл мэдээллийн энийг урсгал дундаас нэг юм өдрийн очиг эрг мэдээ олж авах нь бас ховрын бараа юм аа. Тэр нь бол. Тэгэхээр өнөөдөр харин 4 зүгийн шууган үнэхээр хөөрхөн мэдээгээр эхэлнэ. За нөгөө нэг би ч нэг юм үнсгэлжингийн үлдэр дуртай штэ. Ийм амьдрал үзүүлсэн кинонд дуртай. Үнсгэлжингийн төгсгөл гоё үйл явдал би ярьж өгч чинь заа юу. Яг үйл явдал 4-5 жилийн өмнө өрнсөн ч гэсэн гадуур шинээр сэвэгдээд байгаа болохоор наваад ирлээ. За яг тэгвэл энэ гол баатар залуу одоо ингээд их нэртэй болоод бүр болох гэж байгаа аахгүй юу. За 2018 онд Шведийн ютубер Never Give Up гэдэг нэртэй залуу царай муутай байх нь миний туршлага гэдэг ийм гарчигтай бичлэгээ. Энэ тэнд урам зориг авчгаар царай муутай хүмүүсийн хийсэн контентта огт тарахгүй мөө. Миний энэ бичлэг царай муутай хүний хийсэн бичлэг хайж аваа танд ойрхон санагдана гэж найдаж ийн гэсэн ийм тайлбартаагаар оруулсан. За. Өөрийнх нь нэр нь хүртэл амар юм байна шүү дээ. Хизээч бууж. Never give up. We are happy. За 20 амар хөөрхөн найз охинтой юм байна ой. Харин тийм ээ. За одоо над хоёрын чинь заяа. Яаж учирсныг би ингээ ярьж өгөх гээд байгаа аахгүй юу? Хамгийн гоё нь. За энэчнээс бас олон хүн айгүй гоё ирч хүч авсан байх гэж одоо манай ч гэсэн авах гэж бодож байна сонсоод. Манай нэг юм уу хэдэн өвөрмөц царайтай найз нар байдаг. Тэд нар бас ирч хүч аваасаа та. За 23 минут 48 секунд үргэлжлэх энэ бичлэг нь зүгээр л тесрэлт болсон. За өнөөдөр гэхэд бичлэг рүү н ороод үзэхэд байна штэ. Залуугийн энэ бичлэг 25 сая хандлттай заяа. За 169 мянган комменттэй заяа. За 1.3 сая лайктай байгаа. За бичлэг дээрээ залуу маань гадаад төрхөндөө ингээд сэтгэл гундуухан явдгаа. Өөрт нь ингээд таалагддгүй биенийхээ эсгүүдийг нэрлээдээ. Миний одоо ингээд хамар байна. Би нүдний шил зүүдэг мүүдэг гээл те. За энэ чинь бас нэг юм сонин шүгэр нүртэй юм байна шүү дээ. Харин тий. За нэмээд ингээд яг наадгач нь одоо хөөрхөнд өөрөө хэлсэн. Царайгаа харахаас дургу үрдэг гэж ярьсан. За нин ялангуяа нийтийн жишгээр царай муутай тооцогддог энэ залуу үзэмж тааруу царай нь амьдралдаа ингээд дахиц дэвшил гаргахад нь саад болохоос гадна би одоо ийм царайтай болохоор хизээч жинхэнэ хайртайгаа уулзч чадахгүй ах уу. Тэгээд бүх насаараа хүн амьтанд дадлагдаж явсаар хагаад би үнэхээр ганцаардж байна. Тэгээ наа чиг ийм зовлонтой хүнийг YouTube-ээс хайсан ч гэсэн олсонгүй гэд ингээ ярьсан байгаа байхгүй юу? Ийш бичлэгэнд гарч байна. Харин тий. Бас нэг гачин малгай өмсчих юм аа яаж чагаад. Томцсон бодоод гэдэг нэг. Анаагаа орж ирээд хар энэ яг үздэг хардаг мэдээ шүү. Нөө тэнийг яваа шиг бас нэг хачин үстэй. За тэгсэн чинь яасан гэж тэгсэн чинь ийм юм болсон. Яг ингээд ингээ ярьсан байжсэн чинь хүмүүсийн ингээл комментууд ингээл бичигдэж байгаа штэ. Комментнууд дунд нь Жули Ромина М гэдэг хэрэглэгч чамайла би хөөрхөн залуу гэж бодож байна. Нэрнгээсээ шүү гэдэг коммент бичсэн. За. Ингээд царайнда гутарч ганцаардаж явсан залуугийн амьдрал энэ комментноос хойш огцом өөрчлөгдсөн. За ингээд энэ залуус маань энэ үеэс хойш хоорондоо чатлаад, ярилцаад, танилцаад, бүр бие биетэйгээ уулзсан. За ингээд уулзснаасаа хойш гэрэлснээр энэ хоёр маань интернетийн од болсон байдгаа. Энэ залуу шүү дээ ингээд анх ингээд тоглож байгаа ах гэж бодвол хариу чат мат бичсэн баг те. Тэгээ би энийг харъя маръя гэдэг ингээд видео кол хийнгүүтээ хашир шок болсон баг те. Ийм гоё охин намайг таа гэдэг. Амар өөр охин байлээ ш найз охин.
За одоо ингээд заяа энэ залуугийн энэ бичлэг рүү ороод үтсэн ч гэсэн энэ бичлэгнийхэн доор яг одоо эхнэр нь буюу энэ бүсгүн комент байгаа. Тэр чигээрээ л байж байгаа. Комент ганцхан энэ комент нь л гэхэд 380,000 лайктай заяа. 900 комент доо ингээд доошоо нөө реплей хийсэн байгаа штэ тий. За бүсгүн хувьд хурмынхаа дараа л анхны тэр комментээс хойш харилцаа маань эхэлснийг сансан. Тэгээ YouTube дээр гараад ирсэн тэр залуугийн бичлэгийг хараад би ямар хөөрхөн залуу вэ гэж бодсноо санаж байна. Тэгсэн чинь би одоо ингээд ихнэр нь болчихсон байж байгаа. Амьдрал гэж нэрээ итгэмээргүй юм а гэсэн заяа. За 4 сарын өмнө залуус эхнэр нь жирэмсэн болсон тухай сайхан мэдээгээ хуваалцсан бол 1 сарын өмнө шинэ байраа авах гээд хайж байгаа гэдэг бичлэгээ хамтдаа оруулсан байна лээ. Одоо энэ хоёр чинь бол ингээд нөө инфлюенсер болчлоо шүү дээ. Тэгтээ. За энэ хоёрыг ингээл одоо ингээд танилцж байгаа, болцож байгааг одоо ингээд гэрэлж байгааг бүгд хэмээн хүмүүс хараад байна гэсэн. Ер нь бол хувь тавилангаар юм шиг танилцсан залуус одоо ч сайхан амьдарцгааж байгааг нь YouTube-ээс бол харж болохоор байлээ. Тэгээд залуугийн YouTube бүр 413,000 дагагчтай байлээ. Оо, тийм байна. Энэ нөгөө нэг сэтгэлдлийг нь аваад ирлээ энэ дээр. Тэгсэн үү? Тийм, 380,000 лайктай. Оо, яг 900 replyтай. Тийм, I actually think you are cute TBH гэсэн байгаа байхгүй юу? I mean it. Энэ жигнэсээ тэгж бодож шүү. Чи бодвол те ингээд ердөө давгүй царайтай залуу байна гэж те хөөхөн гэж байгаа шүү. Cute гэж байгаа шүү. Ийм байж тэ гэж ингэж бичсэн. 3 жилийн өмнө бичсэн сэтгэлдээ шүү. За сэтгэгдлүүд нь та нарын өмнөөс үнэхээр баяртай байна. YouTube-ийн ганцхан комментийн буйнаар ингээд сайхан амьдрал цэцгэлждэг байх гэж гоё юм аа гэсэн байна. Царай муутай гэж сууж исэн чинь одоо болно гэж сууж яадаг. Хэр баргийн хүн. Тэгээд бас ийм царайтуунд ийм аз тохиохгүй те хийнэ. Айгуу магтан муулаад байгаа мó. Яг яа. Номыг хавцаар нь битгий дүгнэ гэдгийм аа. Царай муудаач гэсэн сайхан сэтгэлдээ зөөлөн сайн хүн байж болно шүү дээ. Царай өрн яг ямар хамаатай юм бэ? Царайлаг байгаад муу хүн байснаас царай муутай сайн хүн байсан дээр штэ гинэ. Нөгөөд чи хөөрхөн бүжиг хийгээд юм нэг завны зогсоолтон дээр хормоо хийж байгаа юм шиг байна. Гоё яагаад те. Тэгээ одоо энэ маань бүр царай зүс ороод бүр айгүй гоё залуу болсон байгаа юм сте. Тэгэл дээ. Ядч өөртөө хамаагүй ихтэй болсон байгаа шүү дээ. Тийм штэ. За нэг ийм хөөрхөн мэдээгээр өнөөдрийн 4 цагийн шугаа нэвтрүүлэг маань эхэлж байна манайхаа. За таны мэдээг сонсъё. Миний өвөрмөц царайтай найз нар минь та нарт ч бас ийм сайхан боломж байсаар л байна шүү. Нэг хамтран ажиллагч ярьсан дээр юм байна. Тэх юм уу те. За. Оо тийм үү. За Улаанбаатар хотод 18 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Мандах их сургууль хамтран ажиллаж байна. За Мандах их сургууль би ингээд хэд хэдэн удаа энийг ингээд бүтэн уншлаа. Эднийд биш тээ гайхалтай давуу тал бол миний бодлоор бол энэ гадаад хамтын ажиллагаа нэг. За. Швейцарын албаны улсын эдийн засаг технологийн их сургуулийн хос дипломыг олгодог. Тэнгүүд эднийх чинь Мандах их сургуулийн диплом ахаад Швейцарын албаны улсын эдийн засгийн технологийн их сургуулийн дипломтой. Баруунд очсон ч яг мэрэгчлэрээ үндэгдэхүйц дипломтой гэсэн үг байна. Тийм ийм байна. За мөн Япон улсын Тохоку гэдэг их сургуультай оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Бүгд Солонгос улсын Чонжу их сургууль, Самион их сургууль, Хансон их сургууль гээд энэ 3 сургуультай 2 дээр нэмэх 2 хөтөлбөртэй. 2 жил Мандахтаа сураад 2 жил Самионд ч юм уу сураад тий. За мөн Хаала гэдэг их сургуультай 3 дахь нэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 3 жил нь энд 1 жил нь тэнд ч юм уу тий. Ингээд за дээр нь бүгд Хятад улсын Тайваны Вуфэнг гэдэг их сургуультай мөн 2 дээр нэг 2 хөтөлбөртэй юм. Тэгэхээр та нэгдүгээр Монголд маш сайн үнэлэгддэг хүн болгонтэй ажилд авдаг Мандахын төгсөгч болохоос гадна Солонгосын Самион их сургуулийн төгсөгч болно. Ахаад дээр нь солонгос хэлтэй ийм одоо мундаг мэрэгчлэн болж төгсөх болцоо байна гэсэн үг. Зөв. Тэгэхээр намайг биш одоо дархныхаа тэсийг төгссөн штэ. Тэгэхээр намайг дархан сурдаг байхад Дархан уул аймгийн хэмжээнд 13 ихтэй сургууль байдгийн 4 нь улсын сургууль заяа. Үлдсэн нь хувийн сургууль гэсэн хувийн сургуулиуд дотроос Мандах маш сайнд ордог байсан. Мандах одоо ч Дарханд байгаа салбар нь. Тэгээд тэр тусмаа манай одоо Төрсөн ахын хүүгийнх нь ихнэрлэр одоо миний бэр дүү тийм үү? Тэ сая яг энэ хавар төгслөө л дөө.
Тэгээд хамгийн гоё нь сургуультай багшлахаар үлдэхээр бүр ингээ урилга өгсөн байлээ. Тэгээд мандах бол угаасаа л маш сайн сургалттай сургууль байсан. Одоо ч гэсэн ингээд салбар нь бол дархандаа байсаар байгаа. Тэгэхээр та одоо ингээд 6 сарын 18-нд эсэлтийн ерхий шалгалт эхлэж байна. Тэгэхээр эсэлтийн шалгалтын онооноос хамаарах дараах хөнгөлөлтийг олгож байгаа. Шинэ эслэгчдэд ингэж 700-аас дээш оноотой шууд 100% заяа. Төлбөргүйгээр сурах бол яг үнэ. За тэгэхээр эхний хичээлийн сургалтын төлбөрөөс ингэж хөнгөлөгдөн гэсэн үг. За 650-аас 699 оноотой бол 70%, 600-аас 649 оноотой бол 40%, 550-аас 599 оноотой бол 10%. За ингэж хөнгөлөгдөж сурах болцоод гэсэн. Яг үнэ. За тэгээд угаасаа маш их мэдээлэл байгаа. Битээр ингээд цувралаар мэдээллүүдээ хүргээд явах болно. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 70 18 95 59 49 сурчлаараа 70 18 59 49 70 18 59 50 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд элсэлт цэг мандах цэгмэн гэдээ бас орж болно. За яг Улаанбаатар хотод байдаг сургууль нь бол баруун дөрвөн зам Макс Молын чанх байна шүү дээ, тийм ээ. Ганданд. Яг үнэ бид нар нөгөө нэг боосог ярихдаа мандах сургуулийн тэндэгэ ярьдаг штэ. За тэр чинь штэ. Модны хоёрын хатуусны бодлын ардтал. Яг үнэ. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар мандах их сургууль хамтран аялаж байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд Анжигын өрх мэдээллийг сонсъё. За эхлээд чи гоё мэдээгээр эхэлсэн. Би бас өдрийн од шиг ховор эрг сайхан мэдээ нэгийг бас чирээд ирсэн. За энэ хүргэлтийн мастер Аид гэдэг ийм Сингапур залуугийн тухай ярих гэж байна. Энэ үнэхээр тэ ингээд ёстой олон хүнд мотивац олохоос ийм амьдралтай залуу юм байна. За Сингапурын Функол гэдэг дүүрэгт амьдардаг энэ залуугийн жинхэнэ нэр нь бол Мохамед Кахид бин Мохт Ясин гэдэг нэртэй. Ийм нэртэй. Тэрхэнцэртэй хүргэлт хийж явд юм уу? Гэхдээ Сингапуртаа бол хүргэлтийн мастер Аид гэдэг нэрээр л ингээ алтаршсан. Хүн болгон мэддэг болсон ийм залуу гинэ. За 43 настай залуугийн хувьд Spina Pivida гэдэг эрүүл мэндийн онцтой учраас тэрэгэнцээр суудаг. Тэрэгэнцэр дээр суудаг байлаа гэд хоошоо суулгүй өөрийн чадах ажлыг олж хийхээр ингээд шийдсэн байгаа юм. Тэгснээ ингээд бодож жаад чи яагаад би ер нь хүргэлт хийж болдгоо юм гэж ингээд хүргэлт хийхээр ингээд шийдэж анх ажиллаа эхэлсэн байдаг. За Spina Pivida гэдэг энэ онш нь бол нурууны яс бүрэн хөгжихгүй байхыг хэлдэг юм байна л да. Тэгээд энэ эмгээс олж залууг 15 нас хүрэхэд хоёр хөдөлнийх нь ажиллагаа бүрэн алдагдсан гэж байгаа. Хөөрхөдөө. За. Ингээд суугаагээд хойшоо суугаагүй залуу маань техникийн боловсролын сургуульд сурж боловсрол хүртэл эзэмшсэн гэж байгаа. Гэтэл 2016 онд биеийн байдал нь огцон модож 3 чудаа эмнэлэгт хүрэгдснийхаа дараа бүтэн цагаар ажил хийж болохгүй гэдэг харамсалтай хариуг эмчээс сонссон. Ингээд ажилласаа гарахаас аргагүй төрсэн залуу орлого мөнгөгүй болно гэхээсээ биш харин бусдаас хараа тодно гэхээсээ ухаалттай байсан гэж байгаа. За нэмээд төрснөөс нь хойш бүх амьдралын туршид асарч халамжилж байсан ээжийнхээ ачийг хариулах ёстой гэдэг бодол дотроос нь ерөөс ингээд салж өгөхгүй ингээд өөрийг нь ингээд бацлаад байсан юм байна л да. Ах トゥ ус нь ажил төрөл хийгээд гэр орон мөнгөөр тутахгүй буюу энэ залуу ажилгүй гэртээ байсан ч гэсэн хоосоо онохоргууд ийм гэр бүл амьдардаг юм байна л да. За гэхдээ л гэртээ дэмий сумааргүй байсан болохоор Facebook дээр өөрөө хийж чадах ажил хийж байгаад хайж байгаад хүргэлтийн зар их хэлбэг байгааг нь ажигласан. За хүргэлт хийх зар айгүй их байна. За ингээд шийдээд Facebook дээр өөрийн пэйжээ нээгээд хүргэлтээ хийж эхэлсэн байдаг. Өдөртөө 6-аас 8 хүргэлт хийдэг энэ залуу хүргэлтийн хол ойроос шалтгаалаад 10-аас 15 Сингапур доллар буюу Монгол мөнгөөр бол нэг 30-аас 45 орчим мянган төгрөг авдаг юм байна. Нийтийн тээврээр зорчиж хүргэлтээ хийдэг энэ залуу нэг өдөр 5 цагийн дотор 10 хүргэлт хийгээд 5 цагийн дотор 14 хүргэлт хийж рекорд тогтоож байсан бол хамгийн ихдээ нэг өдөрт 17 хүргэлт хийж байсан. Ийм супер гинэ. Тэрэгэнцэр нөгөө автомат юм байна л да тий. Тэрэгэнцэртэйгээ өөгээ явчих юм болов. Тэгээд нийтийн тээвэрт суучдаг гэж байна. Тэрэгэнцэртэй яг Сингапур ч хөгжил өндөртэй. Хөгжлийн тэрэгэнцэртэй хүн ямар ч нийтийн тээвэрт суух болцоотой байдаг юм байна л да. Интернетэд тусгай хэрэгцээтэйгээд хойш суугаагүй энэ хөдөлмөрч залуугаар бахархсан, хайрлсан комментууд бол битүү урсж байгаа. Ингээд энэ залуу бол одоо Сингапурын од буюу хүргэлтийн мастер Аид гэж ийм залуу болчиход байгаа гэж.
Одоо манай нөгөө нэг туяа чоглоод байгаа штэ тий. За тий. За би ч н одоо байн амралтын өдрөөр нөгөө сайхан 5 цулын шүүл 5 хэдсэн хуушуур, мини хуушуур, том хуушуурын захиалж авдаг байхгүй юу? Тэгсэн чинь цаадах чинь нэг өдөр найз нь амжихгүй нэ чи нөгөө нэг UB gap дуутчих. Тэгээ би ингээд чам руу явуулчих гээд тэхгүй юу? Окей гээд тэгээ ингээд дуудсан чинь нэг залуу ингээд над руу ярьснаа ингэсэн. Ихчээ би ингээд алхаж хөргөж өгдөг юм аа. Гэж UB gap хүргэл дээр дуудаж байгаа шүү дээ. Тэгэхээр нь би тэглээ дотроо юу вэ одоо хүргэлт гэдэг. Тэгээ хоол мол хөрчүүл явах гэж бодсон юм яриад байгаа ингэж бодсон. Тийм тэнгүүтээ би за яг хөө тэгээ тэднийх чинь тэр үед нөгөө 13-ын манах сансарт байсан. Тэнгүүт нь би за ок гэсэн байхгүй юу. Тэгээд хаалгаа онголгоо таарсан чинь нэг юм би яг одоо яг ямар юмны бэрхшээлтийг нь би сайн мэдгүй ямар хүнийг ингээд чи яг яац үе гэлтэй биш те. Тэгэл ямар ч байсан хөгжлийн бэрхшээлтэй. Ааха тийм залуу байсан. Тэгээд миний хоол халуунаараа ирсэн. Тэгээд би маш их баярлаа тэгээд нэг жоохон их бол бишээ жаахан мөнгө нэмж өгсөн. Тэгээд надад айгу гой санагдсан байхгүй юу. Явган тэгээд ингээд нөгөө хүргэлтийн үйлчилгээ нь өөрийгөө бүртгүүлсэн байж тээ. Тэгэнгүүтээ тэр хүн одоо хол ойрын зайнаасаа шалтгаалж агаад 13-аас сансар хүртэл тэр хүн бол за би явганаар очно. Тэгээ би бас бодсон. Нэрийн төгжрөл донд бараг явган ч дээр юм уу гэж бас бодсон. Тийм. Тэгээ аюу өөрхөн авчираад өгсөн хоол. Тэгэхээр Монгол бас тийм залуу байгаа. Оо ямар мундгий. Манай сэтгүүлчид нар ийм залуучуудыг олоод судлаад тэ ингээ гоё мэдээ хийгээсэ. Гоё ингээ ярилцлага аваад амьдрал нь ингээ зүгээр яг ингээ бүрэн бүтэн мөртлөө ажил хийхгүй байгаа нөхдүүд бол тийм үстэй энэ залуучуудаас ичих хэрэгтэй байхгүй. Харин тийм. За сэтгэлдлүүд нь. За энэ хүнийг хараад бүрэн бүтэн биетэй хүмүүс бүгд ичих юм байна да. Мундаг залуу юм а гэсэн байна. Нээрэндээсээ тийм. Тийм харин. Хийж бүтээх ийм хэрмэлзэлтэй хүнд бүрэн бүтэн бие заяачихгүй дээ. Амьдрал үүлийн үр хувь тавилан хатуу юм а гэсэн байна. За энэ айгүй гоё сэтгэл шүү. Эрүүл саруул хүү маань ажилд ч орохгүй гэртээ хөвдөж байхад энэ залуу ямар ухаантай юм бэ? Биеийг нь төрүүлэхөөс ухааныг нь төрүүлдэггүй гэж үний юм да гэсэн байна. Нэрэл тийм тий. Одоо ингээд ээж аваагаа мөлжөөд байж байгаа эрүүл саруул зөндөө залуучууд. Яа нөгөө нэг маск дээр нөгөө баяр магнаа чинь 5 6 их сургууль төгссөн. Тэгээ чи нэг ажил олоод хийгээд гээжтэй гэн мөнх сайхан ээж нэг өөрөө гуугаад очлтаа нь шиг штэ. гээл тэгэл том фиц юу лээ цөмийн фиц гэж юм юу лээ амар даг мэрэгжил зэрэгчлээ тий. Оюун Трампгаа Америкийн нэгдсэн улсыг ингэж удирдахгүй. Тэгэл том юм яриад тэгэл зурагт үзэл ээжээрээ дижилгээл ээж идэг тий. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар сетап дэмжээ ажиллаж байна. За та энэ зүүнний аялалдаа бэлдэж амжсан уу? Майхнаны газраас, Мишоко нөгөө газраас гээд хайгаа төгжрээд явсан биш вэ? Манайхан. Тэгвэл аялалт хэрэгтэй бүх зүйлсийг нэг дороо судалдаа авах боломжийг бүрдүүлсэн аяны хэрэгслийн хамгийн том үзэсгэлэн худалдаа 6 сарын 21-22-ны өдөр Sky Resort-д зохион байгуулагдах гэж байна. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ салхин гарч өнгөрүүлэнгээ аяны бүх хэрэгслээ бүгдийг нэг дороос хуваан төлөх нөхцөлтэйгээр худалдаа аваарай. За хөгжмийн фестивал, хүйтэн пио, хүүхдийн тоглоом, амтд хоол, азийн суглаа, аяны хэрэгсэлгээд бүгдийг бэлдсэн байгаа. Та зүгээр л хүрээ дээрээ гэсэн байна. Оролцсон сонирхолтой байгууллагууд 98 тэгтэг 9889 дугаард холбогдож мэдээлэл аваарай. 98 тэгтэг 9889. За Аялал Экспо 2025 гэсэн байна. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч Сетап баярлаа. За баярлалаа. За одоо чиний мэдээ. За миний мэдээ. За хоёлаа нөгөө нэг өмнө нэг юу ярьжсэн штэ. Нэг багш ингээд нэг юм хүүхдэд чарал гардуулахтаа сохтуу ингээд сургууль. Тийм. Бөө улаан хэлэмд ороогүй юу? Уг нь айгуу дажгүй багш байсан штэ. Тэрстэ сайхан гар дээр. Цэцэгээ шоон дээрээс шууд авгаад очсон те. За одоо бас нэг багшийн талаар ярих гэдэг юм л да. OnlyFans гэдэг одоо энэ насны хүртийн контент оруулдаг сайт үнэхээр хүчийг аваад сүүлийн үед бол одоо OnlyFans-гүй юм баг байхгүй болжээ. Тэгэд яалтчгүй энэ сайтыг тойрч шуугдаг болсон байна. Гэхдээ битэрийг бас OnlyFans-ийг сурчлаа гэд хэл ам татлаад байсан. Энэ угаасаа Монгол улсаас хандхад хориотой сайт шүү манайхаа. Тийм хэлжээ. Хороотоогоос гадна Монгол улсад байгаа хүн энд бүртгүүлж юм тавьж чадахгүй. За. За ингэсэн. Шотландын Глазгоу хотын Bannerman гэдэг ахлах сургуулийн физикийн багш 34 настай Кристи Букан гэдэг эмэгтэй. Ирчүүдээ орж ирж гоё юм хаар. За.
Багш хар гэж. Тий, багш гоё багш хар. Их багш хар гэж. Физикийн багш маань энд бүр чармаа нүцгэн гэвчихдээ шүү. За, уул нь бол ингээд нэр төртэй, сайн хийж байсан ажлаа хүлээлгээ өгөхөөс аргагүй болсон. За, гол нь ажлаа хүлээлгээ өгөх болсон шалтгаан нь өнөөх алдарт сайттай холбоотой. За, багш бүсгүйн хичээл заах цаг багаснаас болоод цалин буурсан. Аргагүй шүү дээ одоо ингээд. Тэгин. За, ингээд амьдрал ахуйгаа авч явахад мөнгөний хэрэг гараад байсан учраас ингээд найзууд нь нөөдгөө чинь шөрөвтээд тэгээ найзуудынхаа зөвлснөөр насан туршийн контентын сайтад контент оруулж эхэлжээ. Чи ийм гоё бихтэй ийм гоё хүүхэн юм чинь чи бол тэнчнээс өстэй цалингаас илүү юм олно гэж шөрөвтэй. Оо яг. Гэтэ үнэхээр гоё бихтэй юм л байгаа. Үнэхээр гоё хүүхэн. Мөр зүр бол зүгээр үлгүүр шиг байгаа сте. Оо ястай янзтай. За тэгсэн чинь нээштэй те. Одоо би олсон мөнгөний ярин заяо. За. Наадах чинь нэгэн сарын дотор 60,000 фунт буюу монгол мөнгөөр сарын дотор шүү. За. 290 сая төгрөгийг олцсон. Нэгэн сарын дотор. Одоо энэ нэг үсээ цадгаа тавьдсан зургийг нь харах юм бол энэ чинь Албана Повери гэдэг штэ. Тэрний хүүхэн шиг. Тийм байгаас нэг бэлэжтаг дуулдаг. Оо яг. За тэгсэн чинь хэрэгдэгцээ. За. Наадах чинь уул нь тэр нөгөө нэг сайтта Jessica Jack Rabbit X гэдэг ийм нэрээр аккаунтаа ажилладаг байсан байхгүй. Тэгсэн чинь аккаунтынхаа тайлбар дээр өөрөө энэ уул нь энийг бичихгүй л байх хэвчээс замаа алдсан сайн багш гэдэг тайлбар оруулсан. Оо, мунхаг хүүхэн байж тээ. Ингээ багшаага бариад өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь бүсгүйн зураг хөргийг сургуулийн сурагчид олж хараад эхэлсэн. За мэдээж сургууль хүмүүжүүлэгч хүн байдлаа, нүцгэн шалтан зургаа онлайнд оруулж байсан багш бүсгүүд ёс зүйгээс гадна ёс суртахууны асуудал ч гэсэн яригдсан. За улмаа Шотландын боловсролын байгууллагын ёс зүй хорооноос Кристи Букан гэдэг энэ бүсгүйтэй хамтран ажиллах боломжгүй гэдгийг бол мэдгдсэн. Тэгэхээр шоронд хийж байгаа хүн байгаа үстэй. За гол нь бүсгүй маань хамгийн наадах чинь бүр өөрөө цусын альцсан заяа. Шууд нөгөө ингээд харамсаж марамсаж гимшиж мэмшхийн оронд 290 сая төгрөг олцсон хүн чи яах юм ганцхан сарын дотор би хамтагдсан шүү дээ. Тийштэй багшийн цалин зай өндөр байлаа гэд 2 сая 900 эзтэй. Тэгэхэд наа чи 290 саяыг сарын дотор олчихсон шүү дээ. За яг 5 сая л юм байгаа. Тэгсэн чинь үр хүүхдээ тэжээх гээд хүн болгонд л байдаг. Тэ би хааныхаа зургийг оруулсан болохоос өөр гим хийгээгүй те эн ч одоо хүнд байдаг юм штэ чи ч мөмтөө би ч мөмтөө те тэгэл тэрийгэл би зүгээр л харуулчлаа штэ гэ заяо. Тэгээ ингээ биеэ өмөрөөд бүр гал дээр тос нэмцээ. За. Тэгтээ энэ хүүхэн онли фэнсээр амьдарч юм байна. Тэгсэн чинь наадах чинь заяа. Уул нь бол ингээд жүжигчин болох санал өртлөөд хэд хэдэн газарт про бөксөн гэсэн тэнцээгүй. Ингээд шинжлэх ухааны багшаараа ажиллаж эхэлсэн байхгүй юу? Шинжлэх ухааны багш гэдэг нь бол манайхаар физикийн багш л та. Тэгээ багшлах эрхээ алдаад байгаа багш руу эцэг эхчүүд уурлахаас гадна сурагчт нь бол амар тийм дэмцэн комментүүд ичж. Тийм шүү дээ. Хин ч гэсэн ийм багш шүү. Ийм багш урдталт физик заагаа зогсож ивэл би лав хичээл таслахчгүй. За тэгсэн чинь сэтгэлдлүүд нь заяа. Багш хүн бол багшил хүн байх хэвээр. Үлгэрлэж жишээ үзүүлэх ёстой. Амьдрал ахуйгаа дэмжмээр байгаа бол өөр ажил хийнгээ наатаа хийгээч гинэ. Өөрийгөө өмөрснийг нь харчихсан чи бүр уур урчихлээ. Хүүхэд чинь порно жүжигчээр хичээл заагаад эхлэвэл энэ яг дургуутсан да. Хоёр нүртэй амтан гинэ. Сайн багштэй ажлын бус цагаар юу их нь хинт хамаатай юм бэ гинэ. Наад чи нэг шав норж ирэх бичсэн те. Яг тийм байгаатай муусан. Гойтэй. Яц тийм өнөө зургийг харсан те. Тэгээд багшигаа зогсож байгаа хөөрхөн юм төсөөлөн сууж байна. Йоо. За. За ийм юм болсон байна. За. За одоо миний хүрэх гэж байгаа юм бэ амар мэдээ заяа. За. Би бол ингэх юм бол ухаалдаад өгчихнэ. За. За Америкийн Техас мужид болсон нэг хэргийг яринд. Энэ хэрэг нэг урилгахгүй зочинтой холбоотой. Урилгахгүй да бүр үнэхээр амар зочин заяа. Үйл явдал 5 сарын 8-ны өдөр болсон. За. Техасын Cypress гэдэг хотын иргэн Анна гэдэг бүсгүй хүргэлт хүлээгээд гэртээ байж ажилтай. Хүргэлт хүлээж ирсэн ядж хахад. За Америкт хүргэлтийн компаниуд ирэхээр үүдэнд нь үлдээгээд хонхыг нь дарчаад явдаг болохоор бүсгүй бол хонх дуурахыг л хүлээж ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгсэн хүлээсэн хонхонч дуугархаар нь очоод юмыг яаж мэдхүү гэд те. Уг нь шууд онгоолгоод авчих хэвээр тэгсэн. Юмыг яаж мэдхүү гэж бодоод хонхныхаа камера хараад
Шок. Харин тийм байна. Шок. Яасан гэсэн гэрийг нь гадаа хүргэлт биш. Харин томоо гихчийн могоо цагирглаад хөвчихсөн. Хонхойг нь дарчихсан. Орох гээд хүлээж байгаа юм шиг байжсэн гэж. Энэ тэгээд ингээд нөгөө мөлгөж байгаа тэгээ хонхонд нь үрсэн юм шиг байна. Яа тана ямар би бурхан минь. Амар том могоо зүгээр нэг могоо биш. Амар том могоо шүү. Ямар эвгүй бэ? Яа энэ бичлэг нь амар. Наадах чи яг нөгөө гэрийнхаа CCTV-ийн нөгөө нэг бичлэг нэ л та. Тийм. Тэгээд ингээд эн чинь шүү дээ. Нөгөө ингээд дээшээгээ ингэж гарах гэж явж байгаад хонхонд нь үрээд хонхын дарчихгүй юу. Хөө би бол зүгээр ингээд юу нэг дурангаар харсан чи ийм могоо байвал зүгээр тэр даруйдаа хаагдах бах уу. Юу байгаа. Балиар том могоо байгаа шүү дээ. Харин тийм. Ямар эвгүй базар байна. За. Ийм балиар том могоо базар байна. За тэгсэн могоодоо бол шинжлэх ухааныхны нэрээр Spilotes pulatus гэдэг энэ могоог дахиа могоо гэж нэрлэдэг юм байна. За. Гэхдээ хоргоо могоо юм байна. Могооны хувьд бол хоргоо могоо. За энэ могоо 1-2.1 м урттай байдаг юм байна. Харин бүсгүйн гэрийн гадаа байсан могоо нь нилээд бүдүүн байрын могоо харагдаж байна. Энэ бол нэг хангалттай 2 м. Тийм байна. Хангалттай 2 м могоо байгаа. Уг нь бол хөдөө хээр нутгаар элбэг байдаг энэ могоо чухам яагаад суурьшлийн бүсэд орж ирээд тэгээ зүгээр явахгүй дэмэс айлын хонх мог дараа явж байгаа нь бол тодорхойгүй гэж байгаа. Гэхдээ хүмүүс хонх дардаг могоо гэж их хошигнсан байна лээ. Могоо үнэндээ хонхыг бол дараагүй. Гадна талын камерад мэдрэгчдэр могоо хөдөлгөөн мэдрэгдээд хонхонд уурчсан. Камерын хөдөлгөөн мэдрэгдэнгүүт хонх нь өөрөө дуурчдаг юм байна. За. Хүнээс айж төлдөг энэ төрлийн могоо хүнд хоргууч гэрийнх нь үүдэнд зэрлэг могоо байх хинт живгүй. Ер нь хоргууч байсан би ер нь айдаг. Бүсгүй амьтан хамгаалах газрыг дуудаад могоог өгсөн гэсэн байна лээ. Тий. Амар уустэй. За сэтгэлдлүүд нь. За. Сайн уу? Намайг ноён могоо гэдгээ. Танад орон цог барихаар ирлээ гэдэг байгаа юм шүү гинэ. Хиймэл оюун ухаантай могоо юм биш үү дээ. Тэгээд айлын хонхыг дараа тоглоол тэгээд өмөлөөл яваад байгаа юм биш үстэй гинэ. За. Могооноос үхтлээ хайдаг болохоор надад бол энэ зураг хөргөн бүхэлдээ амар байна. Хардлаар зүүдлэх байгаа гинэ. Амар. Яа, за. Том могоо шүү. Амар. Манайд ч ерөөсөө ийм нэг юм дэлэн могоо ч том могоо шүү дээ. Манайд бол тэгэхэд эн чи юу вэ базар байна. За. Юу, миний тэр нөгөө над тэр хөргөлтээр ирсэн залууг хүмүүс мэддэм байх. Яг биччихсэн чинь гэрлээ ярьчихлаа гинэ. За. Хүмүүс мэддэг юм байна. За, хоёулаа хамтраалагч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хамгийн гүн бохирлогч арилга нь Омо хамтран ажиллаж байна. За. Одоо Омо мэдгүй байхгүй сте. Ёстой байхгүй. Бид нар ингээд юу штэ. Чи тэгдэг байсан үгүй. Би бол тэ анх ингээд дөнгөж ингээд Оросын реклам, энэ Малайз, Индонезийн рекламыг ингээд манайх ч орчуулад дуу оруулаад гаргадаг байсан штэ. Би яг кино үзэж байгаа юм шиг үздэг байсан. Яг үнэ. Би бүр цээжилтэн байсан шүү дээ. Бүгдээрээ цээжилсэн байсан те. Би ч одоо заяа. За, Орос рекламаас дэрвэл это моя самая любимая женщина. Яг ингэж ярьдаг байсан те. Stickers, не тормози. Яг. Яа, игдэг байсан те. За, Монголоос гэдэнгүүт Яна, миний үс өөр баллаачлаа. Та тайвшир сансилэг шампунтай үснийг намирсан зөөлөн болгож өнгийг сэргэн сансилэг шампун. Яа, ингэж явдаг гэсэн тий. Сэтгүүлч болсон маань ч үнтэй холбоотой. Даав нэг юм реклам явдаг. За яг энэтэй зэрэгцэл Омо орж ирсэн. Яг янз бүрийн реклам орж ирсэн. За, Омо ч улаан өнгөтэй шүү дээ. Тий. Улаан өнгийн гадна талын ийм ууд нь улаан байдаг. За тэгвэл Английн улаан жүтгэрүүд гэж Манчестер гэж баг байгаа л да. Гэхдээ Арсенал буюу их буучт гэж баг байдаг. Тэд улаан өмсгөлтэй тоглодог бас. Тэгээд энэ Арсенал багийн яг албан ёсны хамтрагч юм байна. Омо. Тэгээд энэтэйгээ холбогдуулаад Омо таны Арсеналд хүрэх тасалбар гэдэг нэртэй нийтдээ 36 азтан тодруулах 3 хүнийг нь бол супер азтан болгоод Англид болох Арсеналын тоглолтыг үзэх тасалбар зүгээр ч тасалбар биш. Бүр ирж очих онгоцны билетэн тасалбар нь тэнд байх үеийн буудлынх нь төлбөр бүгдийг нь даагаад явуулж байгаа юм байна. Ямар гоё юм. Омо аваад болоо. Йоо. За, тэгэхээр инх юм байна.
одоо ингээ 3 үеэр заяо. За. Нийт 36 хэрэглэгчийг тодруулаад за энэ супер бэлгээс чинь гадна iPhone 16 гар утас, бүрэн автомат угаалгын машин, ухаалаг цаг, уурын индүү, Omo брендийн жилийн хэрэглээ зэрэг олон төрлийн хонжрууд багтсан суглаат худалдаанд оролцох юм байна. За 4 сарын 14-нд эхэлсэн. Гэхдээ 6 сарын 31-нд дуустал Монгол орон даяар үргэлжилж байгаа. Тохирол нь болохоор сар бүр боловсрол суваг телевизийн шууд эфирээр болон саруул гэр пэйжээр явагдаж байгаа. За эхний тохирол нь яасан байх нь 5 сарын 11-нд явагдаад за энэ супер болон бусад шагналуудынхаа азтан шалгаруулсан байгаа бол та илүү дэлгэрэнгүй мэдээллийн энэ саруул гэр гээд пэйжээс нас авах боломжтой юм байна. За та бүхэн ер нь бол энэ саруул гэр гэдэг пэйжийг нь одооноос дагчдаг юм уу? Яагаад гэвэл Omo авахгүй байгаа айл баг ховор байлгүй дээ. Тэгээ Omo-га авангуудаа тэр нэг бар кодыг нь уншуулаад саруул гэр дээр тавьдаг ч юм уу. Тиймэрхүү юм байлээ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь манайхаа 75 77 88 99 гэдэг дугаараас аваарай. 75 77 88 99. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирлыг чарлага нь Omo хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо миний мэдээ тийм үү? За тийм. За би одоос үнэхээр ёс зүйгүй, ичих нүргүй, муухай юм чин талаар ярьж өгнө. Манайх орж ирээд нулим. Яана. Би бас нэг айгу муухай инфлюенсерийн талаар ярих гэв. За яг гой мэдээгээр эхэлсэн. Одоо тэгээ хамгийн сүүлийнх нь нулимдаг мэдээ. За тийм байна. За Америк шуугаа өргөж байна. Техас мужийн нэгэн эмнэлгийн эмч Хорхе Замора Кизеда гэдэг нөхөр иргэдэд үнэтэй эмчилгээ санал олгоод мөнгө олохын тулд ив эрүүл сав саруул хүмүүсийг хүнд өвчтөй гэж оншилж байсан тогтоогдсон. Яана. Амар новшин багааз бүр зүгээр л те ингээл бөөр мөр ив эрүүл сав саруул хахад чинь те таны бөөр өстө үнэхээр одоо та бөөрийн дутагдалд орлоо аппаратанд орохоос наагур юм болж ин золж ин гэл те биелэг аргалахаас ийм ч хүн тэгээ хэлэхэр чинь ямар ч хүн итгэнэстэй. За Техасын Мишн хотод ажилладаг энэ эмч өөрөө 68 настай заяо. За. Ингээд нас тогтоод ухаан суух насанд хүрдгийг хүрчихсэн. Гэвчиг энэ нөхөр үзүүлэх гэж ирсэн иргэдийг хуурамчаар оншилж, үнэтэй эмчилгээ бичээд, эмчилгээ хэлгэж эхлэхгүй бол өнөө маргаашгүй үхлээ гэж айлгаад хэр хэмжээний мөнгө салгасан гэж бодож байна та. Энэ луурийнхаа хохирогч болж эрүүл байдлаа хэрэггүй эмчилгээ хийлгсэн хүмүүсээс 118 сая доллар заяо. Амар агааз. Йоо би нэг за үсрээл нэг 400-500 мянган доллар л байлгүй гэсэн шүү. Манайх орж ирээд нулим. Нэмээд даатгалын компаниас 28 сая доллар олоод тэгээ бүр тэнгэрч баймгүй тансаг амьдарч байсан тогтоогдоод ёо 118 сая доллар гэдэг юу вэ? Одоо 10 жилийн хорихоос сонсоод байгаа. Хүшин юу вэ? Хувьдаа онгоц авсан юм уу? Тийштэй надах ч хувийн онгоц монгоцтой. Оо за. Йоо. Арай л амар уу? Йоо. За тэгээд ингэж мөнгө луурсан ичих нүргүй эмч 13 үл хөдлөхтэй. За ёо. Үл хөдлөх хөрөнгөтэй. 13 шүү. 13 хаус маустай. Хорол юм уу хайши? Хувийн онгоцтой. За 160 мянган долларын үнэтэй Maserati Gran Turismo гэдэг машинтай байсан. За 20 жилийн турш иргэдийг ноцтой хуурам эхэлж байсан эмчийн энэ босромог увайгүй үйлдэлээс болж эрүүл хүмүүс зүрхний шигдээс болох, эрүүний яс нь үхчих, үс нь унах, илгэн гэмтэх зэрэг одоо эрүүл мэндийн ноцтой хохирлуудыг амссан. Одоо ингээд эрүүл сав саруулсан үнд амар хүчтэй юм бичээд өчгөр илэг гэмтгээс яах юм одоо. За хамгийн багадаа энэ надад айгүй амар заяо. 13 настай хүүхдийг хүртэл энэ хорт лууртай хохирогч болгосон. За хүүхэдчтэй энэ эмчид 10 жилийн хоригол шийдгсэнд интернет хэрэглэгчид маш дургу байгаа. Тийш үү. За мөн 28 сая долларыг буцаан төлөх нэмээд бүх хөрөнгөө хураалгах шийдвэрлэлийг шүүхээс оногдуулсан. 10 жилийн хорих ял 28 сая долларыг буцаан төлөх нэмээд бүх хөрөнгөө хураалгах. За тэгсэн чинь сэтгэгдлүүд нь за яах вэ? Шүүхэн шийтгэж чаддаггүй юм байна. Шоронд сайн шийтгэхэд өгөх байхаа. Бурхан хүчтэй шүү дээ гэсэн байна. Амар. За, эмч нарт итгэх арга алга. Цагаан халаад өмсөж тангарах өрөвдөх юм уу? Яаж ийм аимшигтай байж чаддаг байна гэсэн маа. Гэхдээ бас ингэж бүх эмчнэр ийм биш л те. Энэ нэг юм нас болоод ингэж энэ бүр нөгөө нэг нүд ямар юм улаан ямар юм цагаан гэдэг үлээ. Нүд улаан мөнгө улаан нүд цагаан ч үлээ те. Мөнгө цагаан нүд улаан ч үлээ те. Энэ бол те ингэж нөгөө нэг өхрийн ивэр дөргөл 1000 өхрийн ивэр дөргдөг. Одоо ингээд эмчнэрийн нэрүнд одоо ингээд саяны сэтгэлээс хүртэл харагдаж байна юм тест. Харин тий. Нөгөө сайхан сайн саруул хүний төлөө
Хиппократийн хангарахтаа үнэн ч явж байгаа эмчнэр ингээд энэний хөл чирэгдчихэж байгаа байхгүй. Одоо яг наадах чинь ийм сэтгэл байгаа. За. Би эмч хүчилтэй. Гэхдээ би эмнэлгийн салбарт ажилладаг. Ганц хүний үйлдэлээс болж бүхэл бүтэн салбарыг харлуулах хэрэггүй. Энэ муул хүн байна. Олон сайн эмч нартай хамтарч ажилладаг шүү гэсэн байгаа байхгүй юу? За юу яа? Таны мэдээг хадгалчих. Хойлоо байна гэж цаг байна гэж. За окей за. Цаг байна гэж. За ингээ. Би дорн ярьчихъя. Энэ вэштэ үнэн ичгүүр сонжургүй байгаа. Хүссэн болгоно лайв хийж дагагчаа нэмэгдүүлээд инфлюенсер болдог болсон. Энэ инфлюенсеруудын 90-100-д бид нар амьдарч байна. Яг үнэндээ бол. Тийм ээ, үнэ. За, энэ дотор чинь чанартай инфлюенсер нь байг гэхэд жаахан эрүүл ухаантай хүн одоход хэцүү болоод байна гинэ. Хүүе, энийг мэдрэл муутай юмчаад. Японд бас нэг хэрэг ярина. Япончууд өөрсдөө гаж юм сэтгэдэг. Сэтгэл байдаг болохоор энэ мэдээг харахаар гажгүй юм шиг. Гэхдээ яг юу болсныг нь сонсохоор гажигч юм шиг. Нэг тийм үйл явдал ярьж өгөх гээд байна. Энэ эмэгтэйний бандаж толгойтой угалцсан нэг нөхөр явж байна. Японы Чиба хотын иргэн 51 настай. Наад чинь 51 настай инфлюенсер гэдэг байгаа шүү. Хүүгийн 51-тэй гэс юм уу? Тийм. Хөө яасан? Аврагын царайтай. Энэ японочууд эвгүй шүү. Яагаад чи би тэр 80 настай гэсэн чинь 20 настай охин шиг нэг эмгэн байгаагүй юу? Тийм. За 51 настай инфлюенсер зокун гэж өөрийгөө нэрсэн нөхөр. Нэр нь хүртэл ямар мэдрэл юу гэдэг. Энэ өөрийнхөө инфлюенсерийн нэр нь аахгүй юу? Зокун гинэ. За. Энэ нөхөр байдаг юм байна. Энэ нөхөр 5 сарын 19-ний өдөр хотын гудамжаар яваад лайв хийсэн. За. Гол нь лайв хийхдээ өмсөж сууж байсан хувцс сэлт нь амтан хүмүүсийн зэвүү дургуг зэрэг хүргээд мань нөхрийг цагдаа дуудаж өгөөд тэгээд баривчлагджээ. Энэ тэгэхээр юм байна угаасаа. 51 настай инфлюенсерээр хандлт татахын тулд хөвгүүдийн сургуулийн биеийн тамирын хослол болох шорт футболкийг өмсөөд даанч тийм баха. Нэмээд тодгоодоо ягаан өнгөтэй эмэгтэй дотор хувцас угалж хаад өдөржин хоттор ийш тийшээ явж лайв хийсэн. Йоо. Мэдээж олонний 5 тухыг алдагдуулсан нөхөр баривчлагдсан. Өөрөө бол хүн татах гэж л ингэснээс биш. Өөр санаа байгаагүй гэж хэлсэн ч гэсэн японочууд нь мань зоконд тун дургу байна гэсэн байна. За сэтгэлдүүд бол гаж донтон шиг л харагдав. Тэгин мэдээж тэгин. Сэтгэлдүүд нь харах царайны эвгүүд нөхөр байна да. Энэ мэтийг хуульчлах хэрэгтэй. Хөвгүүдийн шорт бодол хөмснөө. Нэмээд эмэгтэй дотор хувцас толгойдоо угуулчнаа. 51 настай хүн гэхэд төсөөлдөө та нар ингэн амьдрах хэрэг байна уу да гэсэн байна. За. Яаж чадаагаан бэ? Стрим дээр энэ байтугай юм хийж байдаг штэ. Яг хот дотор явсан л асуудал болж байгаагаас биш. Үндэ стримүүд дээр энэ хүн харин ч гэмгүүдээ орно шүү гэсэн байна. Бүрүү. Мэдрэл юм хийдэг өчнөө юмнууд байгаа тийм. Би лав ийм хүнтэй тааруу шууд зохиод авах юм байна. Гажигч харагдаж байна. Гаж донтооч харагдаж байна гэж. Нэрэл тэгж харагдаад байгаа байхгүй. Надад бол зүгээр шууд гаж донтон шиг л харагдаж. Одоо энэ бичлэг гарч ирсэн. Харин тийм ээ. Гараалгаа угаасаа. Наад ч одоо өөрийгөө Бэтмен гэж бодсон юм шүү дээ. Баг. Мэдрэл оогүй энэ нэр яасан. Бэтмен гэж бодсон юм ч гэдэг надад ч. Йоо. За. Энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 5-ны пүрэв гарагийн дөрөн зүгийн шуугаа нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамгийн гүн бохирдлыг чарлах нь Омо, за мөн мандах их сургууль хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг улаан сонсны дараа 225 нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3. За, явъя. Квиз рүүгээ явъя. За.